Тэр бол Жамхын алтан бүс гэж яг нотогдох байна. 1981 онд Зөвлөлт Монгол экспедиц сонгон уулын ингрээс маллах хийгээд алтан бүс олсон байлаа. Тэгээд алтан бүс бас 30 гаруй эд зүйлсийг олсон байгаа. Тэгээд тэр 13-аас 14 зууны үеийн 50 орчим настай хүний метр 75 см өндөртэй хүний тийм олдор олсон 1981 онд шүү. 13 дугаар зууны үеийн. За тэгээд тэрийг бол тооёын нэлээд язгууртан хүн байсан гэж үздэг. Алтан бүстэй. За алтан бүст бол нэг 3 лан орчим 100 орчим грамм алт орсон байна. Тэгээд алтан хээтэл тийм бүс байгаа. Тэгээд тийм бүсийг олсон. За тэгээд олдврыг бол тухайд Оросын бол зөвлөлтийн болон Монгол экспедиц Наван гэж хүн болсон байна лээ. Тэр бодтой үнэн. За одоо энэ хаана байна вэ гэхлээр алтан бүс нь бол Чингис хааны музейд хүлээлт өгсөн байж байгаа. За хүний арга яснууд Монгол Улсын их сургуулийн татгалж байж байгаа. Тэмтэй нэг татгалж байгаа гэдэг тийм хол мэдээлэл гэсэн үг. За тэр бол ер нь өнгөрсөн хугацаанд яг хизээ Монгол Улсын их сургууль дээр авч тавьсан бол хизээ яг Чингис хааны музейн дээр музейд байрлуулсан байна. Тэр мэдээллийг би нарийн мэдэл байхгүй. Ямар ч байсан авсан мэдээллээр бол энэ бол үнэн. Гэхдээ Жамх гэж нотолж чадахгүй байгаа. Ягаад гэвэл байсан гэсэн мэдээлэлээс тэгээд тухайн үед ч юм бол язгууртан үнийг орчуулахдаа цэс дарахгүйгээр одоо хөнөөсөн тийм учраас нуруу нуурхаар хэрлэж Жамхын мөн гэсэн. Тэрийг яг батлах тэцсэн юм байна. Ягаад гэвэл 13 дугаар зууны үед яг тийм алтан бүс хэрэглэх боломжтой олон хүмүүс байдаг тийм ээ. Төмтийн ноён, мянгатын ноён олон хүмүүс тийм хэрэглэх боломжтой юм байл. Тэгэхээр яг Жамх гэж хэлэхэд бас хүндрэлтэй тэрийг одоо өшөө тийм генетик судалгаа хийж өшөө наривчилж тогтоох баг. За зарим хүмүүс бол энэ Жамх мөн гэж хэлдэг, зарим нь биш гэж хэлдэг. За одоо би бас Чингис хааны музейн удирдлагуудад бас чиглэл өгөөд ер нь энэ бүсийг ил гаргаж тавих тийм ээ. Арт түмний бас хүртэл болгох. За өшөө наривчилсан судалгаа энэ төр хийх чиглэлийг өгч байгаа. Тэгээд хүмүүс бас нэг тийм үзчих сонирхлууд байгаа шүү дээ. Тэрийг бас хангаж өгье гэсэн бодолтой байна.